ман намын бүлгийн хурал болсон өнөөдөр бас дахиад нэг юм болоод байгаа ч юм уу хүчиндээ ч юм уу хүчингүү ч юм ингээд байгаад байна. Тэгэхээр энийг шийдмээр байна. Яах гэж ингэж энэ одоо нэг энэ ордноор явж хүн болгонтой уулзч гар үсэг цуглуулсан. Хоёр тал туваагдал бүх гişүүд битүү гişүүд гар үсэг зурлаа шүү дээ. Тэгээд тэрийг зурулсан бол хилцээч дээ. Хилцээд явуулах хүмүүс явуул л та. Огцруулах хэрэгтэй бол огцруулж. Авч үлдэх юм бол аваад үлд. Тэгээд ажиллаа ямир байна. Тэгэхгүй ингээд нэг тэг зогсолт болчлоо. Тэг зогсолт болоод би нэг одоо бүр гайхаад энэ магадгүй санаатай юм уу? Монголын дөрөөр тоглоод байгаа юм уу? Ер нь бол нөгөө нүүрсний хэрүүлээс л ингээл дэврэл гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр явж тэр China Energy ч бай, бусад офтек гэрээнүүд энэ төрийн эрх мэдлийг ашиглаж, төрийн өмчөөр дамжуулж, даргын шийдвэрээр гэрээ хийдэг, тэрийг нууцлдаг чинь л болохгүй байх гэсэн үг. Иннээс болж намын хэрүүл гарч байна. Намын хэрүүлч намаар дамжиж засгийн эрхэнд хүрч тэндээсээ төрийн өмчийн компаниудыг захирах гээд шүү дээ. Тэрнээсээ болоод ингээ хуваагдаад хулгай жилийн тэрнтэйгээ холбоотой гараад тэгээ хоёр тийш хараа суудсан. Тэгэхээр үнэхээр энэ нүүрснээс болж одоо Монгол төрийн сүр сүл мөхцөөл гэж хэлмээр байна. Сая тэр нууцаас гаргасан гэрээнүүдийг та ухаж хараа юу? Тэрэн дээр юу? Харсан. Ер нь бол яг 2 жилийн өмнө гаргаж ирсэн нөгөө төмөр замын гэрээнүүд нэг хэсэг нь байгаа. Тэд нар бол нэг шинэ зүйл бол биш. Нөгөөдөл нь болохоор хятадын нэг хэдэн компаниудтай ирсэн Norinco өөр хэд хэдэн компанитай байгуулсан гэрээнүүд гарсан. China Energy бол гараагүй. China Energy-гийн гэрээг урдаас зөвшөөрөл авч иж гаргана гэсэн байдлаар гаргаагүй байгаа юм байна лээ. Засгийн газрын хоорондоо хилцээр болсон гэд. Тэгээ би China Energy дээр дахиад нэг хэдэн үг хэлээдгээ. China Energy өнгөрсөн жил 12 сард чуулган дээр хилцгээд эдийн засгийн байнгын хороо чуулганы нэгдсэн уралдаанаар би зарчмын зөрүүтэй саналууд гаргасан шүү дээ. Нэгийг нь дэмжүүлсэн бусдын чадаагүй. Инх төвшин гишүүн тэгэхэд бас нэлээд ярьж исэн хурцаар. Тэгээд энд бол эрсдэл байна. За одоо ингээд сүүлд нь гишүүд нэлээд яг гарч ирж ярьлаа. Баярмаа гишүүн Гамбод гишүүнээр нь санаачлаад хянан шалгах төр ороо байгуулъя гэдээ гар үсэг цуглуулад өгсөн. Гэтэл нөгөө талд нь бас хянан шалгах төр ороо байгуулсан. Ингэнгүүт оюун эрдэнэ гишүүний санаачлагаар Баланкан дээр хянан шалгах төр ороонд өгсөд бас гарцсан. Тэгэхээр нэг чуулганы хуралдааны хүрээнд хоёроос ихгүй хянан шалгах төр хороо байгуулна гэд улсын их хурлын чуулган дээр улсын их хурлын тухай хууль дээр тогтоочч. Энэ нь өөрөө гишүүний үндсэн эрэхэд халдсан буруу залт байна гэж үзэж байгаа. Ард түмний элч үндсэн хуулиар улсын их хурлын гишүүн бол улсын их хурлын гишүүд нийгмийн эдийн засгийн тулгымцсан асуудлаар хянан шалгах төр хороо зохион байгуулах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Тэрийг нь үйл ажиллагааг зохицуулах процессын дараагийн шатныхаа доод шатны хуулиар одоо чуулганы хугацаанд багтахгүй учраас гэдэг юм уу эсвэл өрөө олдохгүй байхаар гэдэг юм уу хуралд өрөө олдохгүй учраас нэг чуулганд хоёроос илүү илтж бол ийм юм бол байж болохгүй. Тэгэхээр энэ зүгээр логикороо эргэцсэн хувьд үндсэн хуулийн нийцтэй биш асуудал байна. Тийм болохоор нэгдүгээр үндсэн хуулийн цэцдэр энэ асуудлыг шийдвүлнэ. Энийг бол ингээд бэлтжээд бид нар барай явж байна. Хоёрт нь хууль тогтоогчийн хувьд улсын их хурлын тухай хуулийн тэр заалтыг нэг чуулганы хугацаанд хоёроос илүүгүй хянан шалгах хороо байгуулж болохгүй гэдэг залтыг хүчингү болгох нэмэлт өөрчлөлтийг өргөн барина. За тэгээд энэ China Energy-гийн хянан шалгалтын хороо бол ажиллах шүү дээ. Ухаадаг ажиллах гэдэг бол ажиллая л та. Би тэр нь олж хараагүй. Надад бол мэдээлэл ирээгүй. Яаж гарын үсэг зурсан бүү мэд. Би бас тэрэнд орж ажиллаад ажилламаар л байна. Аль алинд нь орж ажиллах хэрэгтэй.